За подкастын сонсогчдоо нэг мэдээлэл хүргэх гээд богинохон бичлэг хийж байна. Энэ юу гэхээр өр хүндлэлтийн талаар дугаар хийсэн байгаа тий. Дэгдээгүй сүнснүүд маань яадаг тухай, ямар нөхцөл байдалд байдаг тухай ярьсан тийм дугаар байгаа. Тэр дугаар дээрээс бид нар юу хийж чадах вэ? Ялангуяа өсвөр насны өр хүндлэлт нэлээд ихсэж байна гэж статистикт байгаа. Тэгээд яг бүртгэлээр бол нэг 13-4 мянган үр хүндлэлт жилд явагддаг гэдэг жаа. Тэгэхээр ирээдүйд хийгдэх үр хүндлэлтийг багасгах буюу одоо тэр амьуудыг тэр хүний амь аварна л гэсэн үг юм да тий. Тэгэх боломж нь болохоор залуу үеийнхэндээ бэлгийн боловсрал тэгэл гэр бүл төлөвлөлтийн талын мэдлэгийг олгох нь хүсээгүй жирэмслэл үр хүндлэлтийн тоог одоо бууруулах нэг арга юм гэж одоо бодож байгаа. Тэгээд тэрнийхээ дагуу судлаад үзэхэд болохоор Монголын хамгийн анхны энэ талын бэлгийн боловсрал гэр бүл төлөвлөлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм төрийн бас байгууллагатай холбогдсон Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг гэдэг ийм газар байна. Маш урт удаан хугацаанд энэ үйл ажиллагаа явуулсан олон улсын яг энэ чиглэлээр байгууллагуудтай хамтарч ажилладаг аймагуудад нэлээд олон за 10 хэдэн аймагт төлөв салбар нэгжтэй 10 жилийнхэн болоод ихтэй сургуулийн оюутнуудад яг энэ бэлгийн боловсрал гэр бүл төлөвлөлтийн чиглэлээр сургалт ордог, хичээл ордог ийм байгууллага байна. Одоо цөөн байгууллагуудын нэг юм байна гэж би бол ойлгосон. За тэгээд энэ байгууллагт хандаад одоо иргэдийн зүгээс залуучуудаа мэдлэг боловсрал олгох тал дээр хамтарч ажиллах боломжтой ямар дэмжлэг үзүүлж болох вэ гэдээ ярилцсны үндсэн дээр хвчлэн эмэгтэйчүүд байсан л да. Би одоо дүүтэйгээ нэг найзтайгаа хамт ингээд очиод уулзахад дан эмэгтэйчүүд байсан учраас ерөөсөө ээжүүдийн клуб гэд нээвэл яасан юм бэ гэд тэгсэн. Тэгээ би болохоор заавал нөгөө ганцхан ээжүүд л энд санаа тавих биш. Ирчүүд аауд энд санаа тавьж хамтарч ингэж энэ сайн дурын үйл ажиллагаанд оролцох боломж байгаа гэж би бодож ин тийм хүмүүс сонирхол байгаа баха. Тэгэхээр ерөн эцэг эхчүүдийн клуб гэд нээчүүл яасан юм бэ гэдэг ийм саналыг тавиад тэгээд ийм эцэг эхчүүдийн клуб нэгдэж байгаа. Peace Mall дээр энэ нийгэмлэг маань энэ жилээс ямар ч насны хүнд зориулсан ийм бэлгийн боловсрал олгох төв нээсэн бэлээ. Монголд одоо ганц байгаа гэсэн. За тэгэхээр энэ төв дээр бол хагасаа бүцээнийг тааруулаад бүтэн 2 өдрийн сургалт энэ клубын эцэг эхчүүдэд хорно. Сургалтаа төгссөн эцэг эхчүүд маань яах вэ гэхээр сайн дураараа одоо өөрснөө зардлаа гаргаад 10 жилийн сургуулиуд дээр очиж одоо нэг ангиар нь ингээд хичээл ороод явчвал зүгээр юм шиг санагдсан. За энэ нийгэмлэг маань бол өөрснөө яадаг вэ гэхээр одоо энэ талаар хичээл оруулъя гэсэн сургууль нь өөрснөө энэ нийгэмлэгт хандаад ингээд сургалт авдаг юм байл л дээ. Сургалт нь бас үнэгүй байх боломжгүй юм байна. Эднийх бол нэг сургалтыг бол 50-аас 100 мянга гэж явд юм байна. Хүүхдийн тоо хамаарахгүй. Тийм учраас сургуулиуд яадаг вэ гэхээр бүр ингээд заалаар нь маш олсноор нь ингээд цоглуулж агаад сургалт оруулд юм байна. Тэгэхээр нөгөө үзүүлэх, харуулах, таниулах материал маань бол цөөхөн тоотой байдаг учраас тэр олон хүүхдэд ингэж хурж мэдээлэл өгөхөд бол миний бодлоор жоохон учир дутагдaltaй хүртээмж арай муу юм шиг санагдсан. Яагаад ийм зардал гардаг вэ гэхээр 50-аас 100 мянга гэдэг бол харьцангуй бага зардал юм бэлээ. Хэдий одоо төрийн бас байгууллага ашигын төлөө босч гисэн эдгээр хүмүүс маань одоо сургалтанд нь орох хэрэглэгдэхүүн гээл тэгэл тухайн өдрийн тэр зааж байгаа багш нарын өдрийн хоол гихтэл 50 мянгаас хэтрэл явчих бах 2-3 хүний өдрийн хоол гээл гэх юм бол тэгэхээр энд бол гаргаж байгаа тэр нөгөө зардалтаа таарсан төсөөл юм бэлээ л дээ 50-аас 100 мянга гэдэг маань тэр болгон бас яг 50-аас 100 мянга гэдэг ингээд сургалтын төлбөрийг өгөөд сургалт авчихаар сургуулиуд бас тийм их биш байдаг гинэ энэ улсын сургуулиуд чинь. Тэгээд эцэг эхчүүдээс нь гаргуулъя гэхээр эцэг эхчүүд нь бас өгөхгүй те янз байд юм бэ. Тэгээ бүр яалтчгүй л одоо боломжгүй байгаа одоо асамжийн газрууд ч юм уу те эсвэл хөдөө орон нутгийн ч юм уу захын юм сургуулиуд дээр бол өснөрөө ингээд болгоод заагаад явдаг л гэж байна. Тэрийг энэ сургалтанд суусан эцэг эхчүүд маань дундаасаа гаргаач юм эсвэл энэ хандаар гаргаад тэгээд тухайн сургуулиасаа гаргуулахгүйгээр очиод хичээл заах юм боломжтой болохоор байгаа. Тэгэхээр энэ клубт маань хэрвээ нэгтгэж байгаа сонирхож байгаа хүмүүс байх юм бол доор комментор линк үлдээчи. Google аккаунт руу ороод бүртгүүлчих нь байна. Тэгээд 10 эцэг их бүрдсэн тохиолдолд сургалт маань ороод явах юм байна. Тэгэхээр хамгийн ихний сургалт бол одоо уг нь бол
энэ 7 хоногт орох гэсэн хүмүүс нь яг 10 хүн арай бүрдэг байгаа учраас дараагийн 7 хоногт бол хийхэр болоод байна. Тэгэхээр наан нь хэдүүлээ бүртгүүлсэн байна гэсэн үг. Ялангуяа би эрэгтэй хүмүүс эрчүүдийн аав нарыг бол бүртгүүлээсэй гэж хүсэж байна. Одоо энэ сургуульд орж байгаа хүмүүс нь хвчлэн эмэгтэйчүүд байт юм байна. Тэгэнгүүт одоо орох гэж байгаа бидний хичээл болохоор харьцангуй нөгөө өөрийнхөө алдаа оноон дээр хүүхдүүдэд ингэж энгийнээр ингэж тайлбарлаж ярьж өгөх учраас одоо нэг ангийн дунд ингээд охтууд хөвгүүд бүгдээр ингээд цугт нь ингээд сургалтаа орчоод дараа нь охтуудыг нэг тусна хөвгүүдийг нэг тусна юм арай нэг юм дотн нэрээ өрнүүлэх маягаар орвол их зүгээр юм уу гэж ярилцсан байгаа. Тэгэхээр аауд болохоор хөвгүүдтэй ярилцах нь ээжүүд болохоор охтуудтай ярилцах нь. Өсвөр насны хүүхдүүдтэй эцэг эхчүүд зөндөө сонсож байгаа бах. Тэгээд яг энэ талаар шууд яг өөрсдийнхөө хүүхдтэй ярихад бол жоохон эвгүй байдаг шүү дээ. Тэгэхээр бидний хүүхдүүдэд харин яг өөр бидний үеийн одоо эцэг эхчүүд ийм байсан, тийм байсан те. Би одоо өсвөр насндаа гэхэд ингэж боддог байсан чи энэ буруу болж тараад би ингэж алдсан, ингэж онсон те. Одоо бодох нэ би уг нь надаа хин нэгэн тэгэд хилцсэн байсан бол би тэгвэс юм бэлээ. Тэгэхээр ингэж ийм юм дээр анхаараарай залуучуудаа гэ те. Өөрсдийнх нь эцэг эхийн насны хүмүүс хэрнээ танихгүй хүмүүс юм чи хамаагүй л хүүхдүүд бол ингээл ярилцдаг гэж лээ л та. Бидний хүүхдүүдэд өөр хүмүүс ингээ хэлж ойлгуулах бас нэг өөр байгаад байна. Бид нар ч гэсэн бусдын хүүхдүүдэд бас ингээд арай чөлөөтэй ингээд ярилцаад юм ойлгуулах бас боломж байгаад байгаа байхгүй тий. Тэгэхээр наан бид нэр сургалтанд хамрагдах нь байна. Бид нар чинь харьцангуй бас нэг бэлгийн боловсрал гэр бүл төлөвлөлтийн талаар мэддэг гэж бодож исэн боловч яг ингээд тэр нэг үзүүлэн таниулах материал дээр бүр зах цухаас нь хальтал ингээд тайлбарлахад мэдгүй юмнууд бас нэлээд байдаг байсан байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нэр өөрснөө бас тэр талын боловсрал мэдлэг харьцангуй муу юм байна. Бидний чи үед 10 жилд бол баг нийгмийн ажилтан ч байхгүйгээр л ингээд төгслөө штэ. Одоо болохоор цангуу нийгмийн ажилтан байдаг болсон байна. Зарим сургуульд бол ингээд сэтгэл зүйчтэй байдаг болсон байна тий. 70, 80, 90 оны бидний үеийнхэн бол бас энэ талын мэдлэгээ өөрснөө дэвшлүүлмээр юм байна. Тэгээд өөрсдийнхөө хүүхдүүдэд хэрхэн зөв ингээд ярих уу гэдгээ сураад авчих юм байна. Тэгээд цаашлах юм бол ингээд хоорондоо ярилцж агаад аауд өсвөр насны хүүхдүүдтэй яг ямар зарчмаар юу ярьж ингэж ямар жишээ явах уу гэдгээ хоорондоо сайхан ярилцж шийдээд за ээжүүд ч гэсэн нөгөө 10 жилийн өсвөр насны тэр охтуудад яг юу яриад ямар шуухан байдлаар ойлгуулвал илүү гоё ингэж амьдралд ойрхон тусах нь нэг айлгаж хичээхгүй нэг сургуультаа ярьж байгаа сард нэг удаа ч юм уу ингэж хичээл орж ия гэсэн эцэг эхчүүдийн клуб дөнгөж нэгдэж байна. Тэгэхээр та бүхэн эн чинь бол нэг талаараа хүний аим аврах зүйл байгаа учраас үнэхээр одоо сайн дурын ажил үйлсэд гар бие оролцъё гэж хүсэж байгаа хүмүүс манд байх юм бол доор линкээр бүртгүүлээд явчаарай. 10-аас дээш хүмүүс за яг 20 морь орчим бол болохоор харагдсан тэр сургалтын төв маань сургалтанд хамрагдсан хүмүүс маань хооронд ярьж байгаад ингээд тал сургалт ороод явах нь байна гэж ойлгож болно. За өөр бид нар юу хийж болох вэ гэдгийг тэр клубын эцэгчүүд мань хоорондоо нийлээд бас ярилцаж болно. Энэ маань нэг талаараа бас ярих чадвараа хөгжүүлж байгаа, бусдад өөрийгөө илэрхийлэх чадвараа хөгжүүлж байгаа нэг сайн талтай. Дээрээс нь бас мэдлэг олоод авчих нь байна. Өсвөр насны хүүхдүүдэд юу гэж ойлгуулвал энэ одоо хүсээгүй жирэмслэлд эргээд гэр бүл төлөвлөлтгүй байснараа гэр бүл салалт их байгаа тий. Эннээс сэргийлж болох уу гэдэг мэдлэгийг одоо өөрөө ч авах нь байна. Одоо өсвөр насны хүүхдүүдэд хэрхэн хүргэх мэдэх тийм сайн талтай. Дээрээс нь бас энэ чинь одоо нийгмийн сайн сайхны төлөө бас ойролцоо насны ижил сонирхолтой эцэг эхчүүд ингэж хоорондоо найз нөхөд болох гэдэг юм уу те ийм харилцаатай байх бас нэг ийм тата боломж гэж харж байна. Peace Tower дээр байдаг тэр төв дээр маань одоо сургалт болох цагаас бусад цагуудад нь эцэг эхчүүдийн клуб маань чөлөөтэй уулзалтаад өөр бас юу хийж болох нь те чөлөөт цагаа тэнцээ ингэж бас өнгөрөөж болно шүү гэж манай төвийн эрхлэгч маань бол хэлсэн байгаа. Гадаадд бол яг ийм төв дээр одоо жишээ нь өндөр наснууд клуб нийцсэн байдаг гэж байгаа байхгүй. Тэгээд тэд нар маань одоо залуучуудад бас энэ бэлгийн боловсрал гэр бүл төлөвлөлтийг ингэж зааж сурахаас гадна өөрснөө бас чөлөөт цагаараа тэр төв дээрээ ирээд бие биендээ хань олох, тэгэнгүүт нэг гар урлалын ч юм уу те юм нэхэх ч юм уу нэг тиймэрхүү зүйлсээ хамтарч хийдэг ч юм уу те тийм ийм гоё ийм уур амьсгалтай ийм клубүүд
байдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр та бүхэн минь энэ клубт маань эсхийг хүсвэл доор линкийг бүглээд өгөөрэй. За тэгээд ярилцлагын дугаар орох байгаа шүү нэрээ. Та бүхэнд сонирхуулахад ярилцлагын 2 дахь дугаар гэсэн үг. Тэгээд нэг эрх зүйч мэрэгжилтэй залуутай хийсэн ярилцлага байгаа. Нэлээд бас сонирхолтой байх гэж бодож байна. Тухайн хүн маань болохоор бидний бас сайн мэддэггүй тэр далд ертөнцид байсан. За яг нөгөө яг хий үзэгдэл сүнс ч юм уу за тэр төрлийн далд ертөнц биш шүү. Тэр залуу маань болохоор хар тамхинд бол донтоод нэлийн хэдэн жил явсан. Хөнгөн хэрэглээгээс ихсүүлээд хүнд хэрэглээ хүртэл ингэж хэрэгжилж үзэж хагаад өөрийнхөө чадлаар бол тэр донтолтоосоо гарч чадсан. Тэр бидний одоо төдийлэн сайн мэдээд байдгүй энэ зэрэгэлдээ байдаг тэгтээ ийм далд байж идэг тэр ертөнцийн тухай ярьсан бол яриа байгаа. Тэгээ ерөн бол цаашдаа бидний сайн мэдхгүй байгаа одоо хүний амьдрал дээрх тэр далд ертөнцийн талаар бас ярилцлага хийж ивэл зүгээр юм уу гэсэн бодол төрсөн. Яг энэ залуутай ярьсны дараа одоо жишээ нь 60 дугаар дугаар дээр багш нарын талаар дурдгдсан байгаа тий. Тэгээд тэн дээр бол хүмүүс биччихэл байна л да. Яг багш гэдэг мэргэжлийн цаана тий багш болж ингэж сургуульд ороход авилга өгөх хэрэгтэй болдог гэж байна. Бас аль намын хүн бэ гэдгээр нь авдаггүй гинэ. Нэг ийм одоо миний мэдхгүй бас тэр чин далд ертөнц байгаа байхгүй юу. Тухайн багш гэд мэргэжлийн яг цаана яг зовлон жаргал нь яг юу гэдгийг би бас төдийлэн сайн мэдхгүй байна. Яг миний ойр орчинд байдаг хүмүүс дунд бол багшилдаг хүн бол байхгүй ялангуяа цэцэрлэгийн багш ч юм уу те бага ангийн багш ч юм уу хийдэг хүн бол байхгүй байгаа дээ. Тэгэхээр тухайн мэргэжлийн жаргал зовлон туусан хүнийг би бол урьж авчруулад үнэхээр багш нар одоогийн нөхцөл байдалд ямар байгаа юм. Гэхдээ зөвхөн нөгөө хувийн сургуулиар дагнсан биш, хувийн сургуульд ч багшилж үтсэн, улсын сургуульд ч багшилж үтсэн, хичээлийн эрхлэгч байгаад үтсэн ч юм уу те. Яг энэ багш гэдэг мэргэжлийн цаана яг юу явагддгийг, ямар асуудал байдгийг гэдэг талаар бас улс төрийн юу оролцоотой байдгийг те зовлон жаргалыг яриулах тийм дугаар хийвэл бодогдлоо. Дээрээс нь бас нэг шүүгчд байна шүү дээ. Шүүгчээр яг ажиллах хэрэгтэй 200-аад ч илүү шүүгч байдаг гэлөө цөөхөн байхгүй юу. Тэгэхээр шүүгчдийг бид нар ингээл хараагаал нь шүү дээ. Одоо мөнгөтэй хүнд нэг өөрөө шүүдэг, мөнгөгүй хүмүүснийг өөрөө шүүдэг. Ийм болцоо манай шүүх тогтолцоон ч гэдэг юм уу те. Нэг шүүгчдийг нийлэхүүд нь ингэж хамруулад баг харааж өрөөгөөд байгаа шүү дээ те. Одоо ерөн бол тэгэхээр байдалд бол нэлээд их шийдвэрүүд гарсан учраас тийм байдалд бол бид нар бол тэгж ойлгоод байгаа. Яг шүүгч хийдэг, шүүгчээр ажилдаг хүмүүсийн жаргал зовлон бас мэдхгүй. Тэр чинь цөөхөн хэдэн хүний амьдралтай холбоотой шүү дээ 200-гаатхан хүний. Одоо манай мэргэжил жишээ нь архитектор мэргэжилтэй хот төлөвлөгч мэргэжил. Бас ингээл харахад хот төлөвлөгчд яг юугаа хийгээд идэм бэ? Гэмээр ийм хот төлөвлөлттэй болцсон байгаа л да. Тэгэхээр яг бидний ажлын цаана яг ямар жаргал зовлон байдаг. Яг Монголын өнөөгийн нийгмийн нөхцөл байдал бид нар яг ажлаа чин шударгаар хийгээд ингээд хийх боломж хэр байдгийг энийг яаж засах боломжтой ингээд энэ би бас нэг дугаар дээр ярил гэж бодоод байна. Хүн болгон бас манай мэргэжлийн талаар ойлголтгүй байдаг бах. Яг бидний энэ салбартах жаргал зовлон дэлгсэн ийм дугаар хийвэл зүгээр юм уу гэж бас бодоод байгаа. Мэргэжлийнхэн тэр тогоонд олон жил буцалсан ийм хүмүүс байх юм бол маань нэвтрүүлэгт орох одоо нээлттэй байгаа шүү. Та өөрийнхөө нэрийг дурдах шаардлагагүй, албан газар өөр хүмүүсийн нэрийг ч дурдах шаардлагагүй, царайчан гарах шаардлагагүй учраас чөлөөтэй тухайн мэргэжлийнхаа жаргал зовлон бол хуваалцах боломжтой байгаа шүү. Тэгжээж энэ ерөн бол ард иргэдэд ийм байдгийн шүү гэдгийг ойлголт өгчиж одоо бид нар мэдчихэж одоо магадгүй тэр төр засгийн удирдлагын шийдвэрийг бид нар алийн дэмжих үү, алийн дэмжихгүй байх уу гэдгийг одоо мэдэх боломжтой байна гэж би ойлгоод байгаа. За өнөөдрийн одоо дугаар гэхэд хаашаа зүгээр мэдээлэл хүргэж байгаа. Дугаарыг ингээд өндөрлөе. Та бүхэн эцэг эхийн клубт маань нийгмийн сайн сайхны төлөө тий сайн дурын юм ажилд маань идэвхтэй оролцоорой гэж хүсье. За тэгээд түр баяртай.